Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Аатар анир нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар ханай томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах тэрфло болон за Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүг ивент гэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг НТV Од мөндөр радио 107 83.3 хүссэн хослолгоноор та бүхэндээ хүрдэг. За өнөөдрийн сэдэв бол цаг хугацаач пирамидаас айдаг гэдэг сэдвээр ярих гэж байна. За студид хөтлөгч Зандаа Орно хоёр ажиллаж байна. За манай Од мөндрийнхэн манаас Египт рүү аялаад ирлээ. Зандаа манаас өчтөр ирсэн. Явсан хүнээс үг сонс гэдэг сайхан аялаад ирвөө. За сайхан аяллаа. Тэгээд ийм сэдвээр ярьж байгаа нөгөө үдс юм нөгөө мартаагүй дээр ярьчих гадахгүй. За тэгэхээр энэ гарчгийн юм утгатай. Бүх зүйл цаг хугацаанд сайдаг, харин цаг хугацаа пирамидаас сайдаг гэдэг юм хошуу гэдэг. Яа тэр тэнд очигаар үнэхээр яаж 4500 жилийн турш ингээд оршин тогтнож байгааг бид нар харж байгаа шүү дээ. За бүх зүйл нийл мөрөн үерлэхээс болд юм байна. Ингээд энд соёл иргэншил тэнд оршин тогтносон. Ер нь тэнд хамгийн эртний соёл иргэншил бий болсон. Ийм агуу иргэншил бий болсон. Нийл мөрөн үерснээс бүх юм болсон юм байна. Оо. Тэгэхдээ бид чинь шар мөрөө үерлэх юм бол гамшиг болдгийг л мэднэ. Ер нь гол мөрөө үерлэнэ гэдэг бид нар гамшиг гэж боддог бол тэнд хэрэг нийл мөрөн үерлэхгүй бол тэнд гамшиг болно. Учир нь нийл мөрөн үерлэхээр нэг шар мөр эднэр шиг тий одоо матуул эднэр шиг үерлэхгүй. Маш их талбайд ингээд их хэмжээний усыг зүгээр хэдэн 10 км баруун зүүн тишээ зүгээр ингээд илгээчдэг байхгүй татчихдаг. Тэгэхээр энэ яадаг гэхээр нийл мөр хаанс ирж ийнэхээр цагаан нийл нь Этиопийн өндөрлгөөс цэнхэр нийл нь болохоор одоо тэр Уганда авцаагаас ч мөнгөд нийлж явсаар хагаад одоо энэ хоёр чинь одоо өнөөгийн Судааны нийслэл Хартум хотод нийлээд ингээд цаашаага хойшоо явсаар хагаад газрын дунд тэнгис цутгаж байгаа шүү дээ. Гэхдээ эхлээд бол их сайхан гоё ногоон газараас их авч байгаа нүнэ. Гэхдээ цаашдаа явах вэ? Баруун тишээ хил хязгааргүй, зүүн тишээ хил хязгааргүй тийм үхмэл цөл дундуур л урсаж байгаа. Египтийн нийт газар нутгийнх нь 95% нь зүгээр хүн амьдрахын аргагүй. Тийм цөл байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн нийл мөрөн гэдэг бол зүгээр нарийнхаа нэг могоол явж байгаа гэсэн үг. Тэр том одоо элсэн цөлд. Тэгэхээр тэр яг иргэн хаашаашаага нэг дунджаар 8 км нэг ногоон зурвас л байгаа байхгүй. Хэдэн 100 км үргэлжлсэн. Энд л амьдрал өөр газар нь амьдрал байхгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд яадаг гэхээр нийл мөрөн үерлэхээр нөгөө Этиопийн өндөрлгөөс ирсэн, нөгөө Угандаас ирсэн тэнд үер болж байгаа шүү дээ. Тэгээ ирсээр гад Египт ирж байгаа шүү дээ. Тэгвэл ойр орчноос маш их тийм эрдэс бодис авчираад үерлждэг байхгүй. Тэгээд эргэн тойрон нүл хар одоо тийм шавар болно. Тэр хөрс бол анцсаар чирэг шаардлагагүй. Бордох шаардлагагүй. Бүр за стомогоор шүлсээ хайсан чи юм ургана. Тийм үржил шимтгий болж хуурдаг байхгүй. Энэ бүр гайхамшигтай яг зүйл гэсэн үг. Тэгэхээр жилд нэг л удаа үерлэнэ. За одоо эндээс цаг тал үүсдэг. Нийл үерлэгээс цаг тал үүсэн гэж боддог. Их сонир. Гэхдээ нарны тал биш, сарны тал биш, оддын тал үүсдэг. Яадаг гэхээр хөхтөө мэргэн од нар яг мандахаас өмнөхөн хэрэм харагдах юм бол яг нийл мөрөн үерлдэг. Бүр ийм зүй тогтолтой. Ямар сони тий. Харин тий. Тэгэхээр яадаг гэхээр одоо ингээд шөнийн тэнгэрт бид тий түг түмэн оддыг хардаг. Гэхдээ өдөр бид нар байхгүй байсан бол бас л түг түмэн оддыг харна штэ. Яг л нарны гэрэлд тий тэр однууд ч нөгөө харагдахгүй гэж харагдахгүй. Тий харагдахгүй болохоос тэгэхээр хөхтөө мэргод ер нь ингэж харагддаг учраас 70 хоног алга болцдог. 70 хоног нартай цуг мандчихдаг л байхгүй. Тэгэхээр одоо хэр нар байхгүйс бол өдөр хөхтөө мэрэг харагдана. Гэвч нар байгаа болохоор нартай цуг мандаад явцдаг. Тэгж жагаад 7 сарын 17 хавцаа. Одоо өнөөгийн цаг толлоо шүү Григорийн цаг толлоор 7 дугаар сарын 17 хавцаа яг нар мандахаас нэг 20-30 минутын өмнө хөхтөө мэрэг бод бүр тэр хойд одоо хаяанд харагддаг байхгүй. Тийм маш тод харагддаг. Маш тод. Тэр чин сар эднэрийг тий сугар эднэр зүгээр тэдрийг тооцохгүй шөнийн тэнгэрт хамгийн тод од шүү дээ. Хамгийн тод бүр. Тэгэхээр тэр одоо яг тэгж гарч ирдэг байна шүү дээ. За энэ чэнс за одоо тэгвэл 11-ийн дараа нийл мөрөн үерлэнэ гэдэг эртний хүмүүс мэддэг байж. Сарны таталцалтай хамаатай явах нь уу? Сарны таталцал хамаагүй. Үерлэх бол энэ ч далайн нөгөө татлага төрлөг биш. Үерлэнэ гэдэг чинь яадаг гэхэр чинь экваторын бүс
одоо тэнд харагдаж байна зурган дээр. Экваторын шугам хавцаа чинь борооны улирал нөгөө хойдолтой борооны улирал болж байгаа урталтаа одоо хуур улирал нь болж ийн эсрэгээр урталтаа борооны улирал болж ивэл хойдолтой экваторын шугамын тий хойдолтой юу болж ийн гэд тэнгууд борооны улирал нь тэр нөгөө юу Этиоп болон Угандагийн тэр газар нутагт борооны улирал явж байгаа чинь бөөн ус нөгөө нийл мөрөн рүү орлоо явсаар хаад хойно тэгэл 7 сарын 1 тий 17-ноос 10 хоногийг нэмэхээр за 8 сар хавцаа нийл мөр үйлдэл байгаа байхгүй юу. За 8-9 сарын хооронд тий. Сарын заачж байгаа юм байна. За ингээд тэгэд эртний гівчүүд яасан гэхээр за хөхтөө мэрэгэн оц тэгвэл яг одоо энэ заримдаа ингээд нээл үерлээд ахын заримдаа ган гачиг болохын одоо яг хэдэн хоног байд юм бол гээд ингээд тоолсон чинь яг 365 хоногийн дараа л харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр жил 365 хоногтой байдгийг тэд нар нарны тусламжтайгаар болон оцтын тусламжтайгаар мэдж авсан гэсэн үг. Яг л амьдрал нөгөө энэ чинь амьд үлдэхин төлөө шүү дээ. Хизээ нөгөө тариалангаа хураах бай тий. За тэгэхэд хөхтөө мэрэгэн анх харагдсан тэр өдөр нь одоо тухай 7 сарын 17 хавцаага. Тэр нь эртний гівчүүдийн шинэ жил нэ. Шинэ жил нь. Ингээд 365 хоногтой байдгийг мэдчихэж байгаа. Тэгээд нөгөө сарны бид нөгөө өөр дугаарууд дээр зөндөө ярьсан учраас одоо давтаад яг хуу жилд 12 сар ингээд харагддаг учраас тий нөгөө сарны ингээд бүтэн одоо хэртэл фаз тий харагддаг учраас 12 тоо байгаад нэг сард 30 хоногтой гээд тэнгууд 365 хоногтой болгочихгүй 12-30-аар үржүүлэхээр тэнгууд нөгөө үлдсэн 5 болохоор ариун өдөр гээд эртний Египтийн нөгөө бурхад мэндэлсэн 5 хоног гээд ингээд 365 хоногтой болгочихжээ. За одоо мэддэг болчлаа шүү дээ өөрөөр хэлбэл. За тэгэхээр одоо энд чинь соёл хэрэгжил үүссэн тийм үү? Одоо нөгөө фараонтой болсон, пирамида барьсан энэ үед 3000 жилийн турш нийл мөрний үер дээр бүх амьдрал нэвсэн. Нийл мөрөн заримдаа хитийцэн үертэй болж болно. Тэгэх юм бол юу болох вэ? Тэгэх юм бол гамшиг болно. Хэрв бага үерлүүл яах вэ? Ган гачиг болно. Өсөглөн болно. Тэгэхээр яг таарч үерлэх ёстой. Үүнийг яаж мэдэх вэ те? Тэгэхээр энд яг тогтсон татврын систем гэж байгаагүй байгаа. Тухайд Египтэд. За чи те нэг малчин бол одоо тэдэн килограмм, тэдэн литр сүүг эсвэл тариачин бол одоо тэдэн шуудаа буудаа үг гэдэг ч юм уу тийм татврын систем байхгүй. Нийл мөрөн дээр нилометр гэдэг байгууламж байдаг. Нилометр. Ингээд нийл мөрөн гэж яаж тэгэхээр ингээд нэг байшин барьчихна. Ингээд нэг тий дөрвж юм уу бөөрийг. За дөрвж ирнэ. Тэнгүүд тэр нь болохоор шууд ингээд голынхон устайгаа ингээд яг ингээд байгаа штэ голын ус руугаа орсон бүр. Тэгээд дээшээ мөлийн өндөр байшин. Тэгэхээр тэрэн дээр дотор нь орох юм бол бөөн зураасууд байгаа. Одоо өндөр хэмждэг бидний метр шиг. Дундаж төвшинг одоо нэг мэдэх гээд нь штэ. Тэгэхээр тэд яг одоо дунджаар нэг цэг байгаа штэ. Энэ зураасан дээр байх юм бол их сайхан үерлсэн байна. Яг л гоё ургац болох юм байна. Энээс илүү үерлжүүл эсвэл дутуу үерлжүүл татврын системээ багасгахдаг. Тэгэхээр энэ өөрөө татврын систем болдог. Тэгэхээр бага үерлэх юм бол эн чинь угаасаа ургац алдна гэдэг урчилж мэдчихэж штэ. Хамгийн гол урчилж мэддэг нь үнэхээр гайхалтай байхгүй. Тэ? Ингээд тогтсон тэр шугамдаа л хүрхгүй л за одоо хайртай яах юм бэ? Ард иргэдийн амьдрал авах муудах юм байна. Тийм учраас энэ жил хэдүүлээ татвар авах байлээ. Эсвэл нийл мөр хит үерлж учраас бас муудах юм байна те. Тэгэхээр татвар авах байлээ гэд. Тэгэд яадаг гэхээр энэ хугацаанд юу гэхээр фараон болгон одоо тэг Египтийн хаан гэсэн үг шүү дээ. Хүүхдүүд сонсч байвал фараон болгон хүнсний агуулгатай байдчихдаг. Бүр улс даяараа агуулгатай. Тэнд нь хүнсний ер нь анхны төрийн оролцоотой хүнсний агуулгыг хийсэн улс ахгүй бас энэ чинь анхны соёл хэрэгжил болохоор тэнгуү татвар авахгүй харин тэрийг иргэдтэй тарааж өгчдөг. Иргэдээ яахгүй маш хүнлэг системтэй. За өстой нийл мөрөн бүхнийг нэрэл шийддэг байсан юм тий. Усны одоо төвчнээс хамаараа татвар хүртэл тийм байх уу? Тий одоо тэр нөгөө таван бурхан мэдлсэн гэж тэрний нэг нь чинь Исис гэдэг байхгүй. Исис бурхан гэдэг эмэгтэй бурхан. Тэнгүүт одоо чи нийл мөрөн хит үерлэл хийхтэй Исис бурхны нулимс гэж нэрлэдэг байх жишээ нэ. Исис нь жишээ нь үржил шимийн бурхан байх жишээтэй. Гэх мэт ингээ бурхад нь хүртэл одоо гоё холбогдоод байв шүү дээ. За тэрийг бол манай Мөнхбаатар яг одоо домог зүй талаас нь нэвтрүүлэх хийхээ. За пирамид руу очие. За ингээд та бүхэн Египт одоо ингээд тодорхой хэмжээний ойлголттой болчоод одоо ингээд Улаанбаатараас Стамбулаас Каир очоод тэгээд харслаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг л ойлгочулах цаашаа ингээд ойлгоход илүү хэлбэр болох.
За тэгэхэд очлоо та эхлээд нөгөө 3 том пирамид үзэн тий. 3 чирэлтэй тэнд ч олон пирамид байгаа. Хацтын пирамид нь жижиг учраас нэг хүмүүс нөгөө 3 томыг л хараад байд. Ер нь одоо тийм маш олон пирамидууд байд юм уу те? Пирамид бол дэлхийн хаасайг байгаа. Ер нь тийм. Тий. Египт Египт ч хаасайг. Египт ч зөндөө байгаа. Хамгийн их нь Египтийн урд байгаа Судан улсад дэлхийн хамгийн олон пирамид байдаг шүү. Тий. За ингээд одоо Гизагийн 3 пирамид дээр очлаа тий. За тэрийг тэнгууд урталт нь нөгөө Сфинкс гэдэг байгаа. Нөгөө хүн толгойтой арслан. Хамраг. За энэ ямар учиртай вэ те? Энэ пирамидыг яагаад ингэж босгоч вэ? Яагаад тэгэхээр эртний Египтэд энэ амьдрал бол ердөө зурдын л амьдрал. Яг маань хүннүүчүүд яг л адилхан гэж бодсочоор. Хойд нас л хамгийн чухал. Хойд насндаа л диваажинд очиод те. Тэгээ сайхан эд баялгаар дутахгүй, ихнэр хүүхдээр дутахгүй, хоол ундааш дутахгүй байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэнгүүд хин эрх мэдэлтэй тэр өөрийнх нь тэр одоо хойд насыг илүү сүрлэг хийж байгаа нь энэ пирамид. Пирамид гэдэг чинь одоо тийм мөнхөд одоо ингээд өөрийнх нь сүнсийг хамгаалах байгууламж гэж ойлгож байгаа. Манай хүннүүгэн бурш чинь бурштай яг л адилхан. Манай хүннүүгэн бурш нөгөө газар доорх нөгөө жишээ харсан л пирамид шүү дээ. Энэ чинь газар дээр байгаа пирамид. Яг тэгэхээр дотор нь байгаа хойд насандаа хэрэглэх нөгөө эд агуурс тий тэр бүйл бүр сүүхт хэрэг байх. Тий элдэв юм а нөгөө тонуулчдад алдахгүй л гэсэндээ пирамидыг барьж байгаа шүү дээ. Ер нь бол тий зөв хамгаалт тий нэг үүрд орших. За тэгэхээр энэ чинь 4500 жилийн тэртех тэр нөгөө зүйлийг ярьж шүү дээ. Яг тэр нөгөө дөрөв нэлдэг бүх зүйл цаг хугацаа сайдаг байхад цаг хугацаа харин пирамидаа сайдаг гэдэг чинь 4500 жил ингээд тий одоо хүртэл байгаа. А та бүхэн хэрэг одоо очих юм бол зүгээр ингээд нэг шатлсан пирамид ингээд жоох ингээд тий чулуун жоох имтэрсэн юм тийм харна. Яг анхандаа ямар байсан гэхээр ингээд бүр цагаан өнгөтэй. Ингээд бүр энэ ширээ шиг юм тойлохоор бүр тийм байсан байгаа шүү. Пирамид уу? Пирамид тийм цагаан өнгөтэй. Цав цагаан. Тэгээд дээдлийн оройн бүр ингээд алтан. Гантик шиг цагаан, дээр нь алтан. Дээр нь алтаа. Тэгээд магадгүй бүр нөгөө пирамидын гой нөгөө цэнхэр улаан шар өнгөтэй гой дүрс үсүүд байдаг шүү дээ. Тийм бичгээр дүүрэнч байсан биш магадгүй гэж. Тэгээд энэ цагийн эрхэнд эн чинь жоохон муудажсэн ч гэсэн саяхан буюу ердөө 100 эдхэн жилийн өмнө энэ 4500 жилийн настай юм чинь 100 эдхэн жилийн өмнө 1800 онд нэг хим блэ нэг нөхөр эд юм а. Тэр бүгдийг аваад ингээд энд нэг хүмүүс бас тэрнээс нь хуулж аваад өөрсдөө байшин хийцэн байхгүй юу? Их тэнийг юм болсон шүү дээ. Малбанд оройг багтан зүгээр ярьсан юм тий. Тэгэхээр тийм гоё юмыг хэрхэн барьсан бэ? Хайр гаргийнхан барьсан болов уу? Тэ? Эсвэл бүр одоо 10 м өндөртэй нөгөө ингээд домогт байдаг нөгөө хүмүүс барьсан болов уу гэдэг асуулт байдаг. За хариулт нь зүгээр энгийн хүмүүс барьсан. Тэгээ боолчууч бариаг. Боолчууд барьсан гэдэг нэг яриа байдаг те. Энд чинь саяхныг хүртэл дэлхийн интерл гэж боддог үл. Өө тийм тэгж удаад байгаа шүү дээ. Би бол харийнхан барьсан гэж хизэж бодож байгаа. Тийм гэхдээ боолчууд л тийм магадгүй гэж бодсон тийм. Яагаад боолчууд барьсан гэж бид нар боддог гэхээр түүхийн эцэг гэж нэрлэгддэг. Эртний грекийн түүхч Херодот гэдэг нөхөрд. Херодот өөрийнхөө явж үтсэн газруудаас ингээд хачин сайхан юм үзсэн байгаа шүү дээ. Бас пирамид дээр ирж исэн тэр чинь. Херодот ингээд пирамидыг харчаад өөр гоё юм харчаад тэр болгоно энэ ертөнцийн хамгийн сайхан гайхамшиг юм а гэж 7 гайхамшиг гэж нэрлсэн. Бид нар эртний 7 гайхамшиг гэж тэр Херодотын зүгээр бичсэн номноос л тэр ойлголт гарч ирсэн. Тэрний 6 нь одооч байхгүй зөвхөн пирамид үлдсэн шалтгаан. Гэхдээ Херодотын үеийг хэдүүлээ ойлгоо. Херодот ч өөрөө агуу грекийн үеийн түүхч байхгүй. Агуу Египтийн соёлоор ирэлж явах муудсан. Тэгэхээр өөрөө агуу ихийн бас юутэй гэсэн үг ингээд бодолтой. Одоо чинь Оросууд нэг агуу ихийн юмнаас одоо салж чаддгүй шүү дээ. Бид нар заримдаа нэг 800 жилийн бид нар агуу байдаг ч юм уу. Тэгэхээр тийм үеийн хүн гэж ойлгоорой. Тэгэхээр тийм хандлага яадаг гэхээр бусдыг жоохон доош нь хийх хандлагатай байдаг. Ийм том пирамидыг тэ эднэр хийж чадахгүй эднэр өстө бүр байдаг хэдэн зуун мянган боолчуудаар л хийсэн байх гэд боолчууд барьсан гэж бичсэн байхгүй. Тэгээд тэрэнд нь хүн төрлөختөн 1990-ад он хүртэл итгэж явлаа. Тэгээд хаадууд барайг нь ойлгомжтой, боолчууд барайг. За тэгсэн. Бүр энэ хамгийн гоё хэсэг нэ. Тэгээ яг яасан байх вэ гэд. Тэгээ ингээд эн чин харж байгаа тэр үед ингээд лазерт хөрөмж байхгүй. Ер нь ингээд юу ч байхгүй тий. Ингээд зүрл тэгсэн мөртлөө чи ингээд боддоо пирамидын ингээд суур дөрвөлжин суур штэ. Дөрвөлжин суур. Энэ дөрвөлжин суур дөрвөн зүгийг бараг л заадаг. Бүр маш өчүүхэн зөрүүтэй. Одоо
нэг юу нь болохоор уур зүг, нэг нь болохоор хой зүг, нэг нь баруун, нэг нь зүүн гэд яг дөрвөн зүгийг яг л ингээд заасан. Гэтэ өчүүхэн алдаатай. Бүр өчүүхэн жоохон ш. Тэрийг бол бүр 4500 жилийн өмнөхөр ойлгож болно тийм үү? Тийм амар агуу бүр энэ ч одоор нь талбарт. За дээрэс нь сөөр нь 200 м гэж бодъё. Нэг тал нь 200 гэж бодъё л да. Өөх за. Маш том шүү дээ. Үгүй тийм байна харин. 200 м гэж бат. Тэр хавцаага. Тэгтэл энд чинь яг 200 м байсан бол тийг квадратын байх гэдэг шүү дээ. Жохон алдаа мэдээж гаргал болт. Хідэн алдаа нь хэд гэж 2 см хүрэх. Энд чинь бид нар 2000 см-ийн тухай ярьж. Тий 2000 см-т алдаа нь 2 см хүрэхгүй. Тийм агуу зүйл хийсэн байхгүй. Тэгэхээр яаж вэ? Тэ? Энд чинь бүр орчин үеийн хүмүүс ч гэсэн гайхаад. Одоо ч гэсэн барилгууд алдаатай шүү дээ. Тэгэхэд энэ пирамид алдааг байхгүй. Тэгэхээр сая 90-ад онд нэг археологи олдвор 2013 онд буюу одоо 13 жилийн өмнө нэг археологи олдвор энэ хоёр нийлээд бүгдийг тайлбарлсан. 90-ад оны археологи олдвор нь яасан гэхээр пирамидын хажуу талд тэр ажилчдын нь оршуулгын газар олцсон байхгүй. Ажилчдын нь оршуулга. Нөгөө пирамидыг барьсан хүмүүсийн оршуулгын газар олцсон. Тэнд яасан гэхээр тэр хүмүүсийн нь дундаж насалт нь гайгүй заяа. Гэтэ ер нь одоо бүр бид нартай харьцуулахаар аргагүй бага л та мэдээж. Гэхдээ боолчууд байсан бол бүр бага багсан. Тэгтэл тэд нар харьцангуй гайгүй нэгдүгээр насыг мэдчихэж штэ. Хоёрдугаар нуруу нь жоохон суудсан байсан үнэн. Жоохон хүнд юм өргөцсөн байсан үнэн. Гэхдээ жоохон ингээд бэртэл мэртэл хугарал энэ төр штэ. Тэрийг нь эмчилсэн байсан. Ингээд те тэнд эмчилдэг байсан. Боолчуудыг бол эмчлэхгүй байхгүй. Боол байсан бол эмчлэхгүй. Дээрээс нь тэр орчмын газраас нь өчнөө зүйл болсон. Шар ариг. Тэгээд ингээд бүр үхрийн яс их тансаг хоол иддэг байсан. Тэр нөгөө боолчууд чинь одоо боол гэдэг нэг кавич гэж бүр ингээд шар ариг уудаг байсан. Үхрийн мах иддэг байсан боолчууд гэж ер нь хаана харсан тий. За би таачлаа тэгвэл. Тэгвэл яг нөгөө нэг мэрэгжлийн хүмүүс нь байсан юм байна тий. Яг тийм. Үгүй гэж таамаглаж байсан. Тэгэхээр ямарсан боол барьсан гэдэг хэцүү юм аа. Харин барьна гэж мэдээж байхгүй. Тэгээд тэд нар чинь технологи өнтер гэл тий. Тэгсэн чинь 2013 онд Улаан тэнгисийн яг ирэг дээр нэг хэдийн ингээд нэг чулуунууд байсан байхгүй. Бөөн чулуунууд зүгээр. Тэг ингээд яасан чи нэг чулуунууд дунд нэг агуу шиг юм байна. 13 жилийн юм шүү. Саяхан гэсэн үг өчтөр гэсэн үг. Тэгсэн тэр агуур нь ингээд явж ороод. Нэг тэгсэн чинь эртний тэр нөгөө папирус гэдэг нөгөө цаас. Тэ цаас маяг тэ цаасалтай олчихгүй юу. Тэгээ болоод тэгсэн чи тэрийг уншчаас энэ одоогийн байдлаар хүн төрөлхтний олсон хамгийн эртний папирус баг. Тэр нь тэгсэн чинь Мерер гэдэг хүний тэмдэглэл биш таарсан. Мерер гэдэг. Тэр Мерер гэдэг хүний өдрийн тэмдэглэл. Тэр нь яасан гэхээр Египтийн 20-30 мянган хүн пирамидыг барьсан юм байна. 20 мянган хүн. Тийм пирамидыг барьсан. Тэрний 200 хүнийхэн дарга юм байна. За. Тэгээ 200 хүний дарга. Тэгээд тэр яг пирамидыг барьж явах үеийнхэн тэр өдрийн тэмдэглэлийг заавал бичих ёстой гэсэн. Тэр тэмдэглэлээ бичсэн тэр хууль цаасыг олцсон. Өдөр 1, өдөр 2, өдөр 3 гэх жишээ нэ. Ямар албан хэрэг чинь бэ те? Бүр тэр тэмдэглэлээ одоо бид нар чинь тэгж бичдэг шүү дээ. Ер нь бас нэг өдрийнхөө ажлын хийсээр араб барт гэдэг юу гэдэг үлээ те. Тийм юм биччихсэн. Тэгэхээр харин тийм энэ дээрээс бүр боол биш гэдэг нь 100% нотлогдсон. Яг мэрэгжлийн баг хамт олон ажилласан. Одоо архитекторч хүмүүс шахав юм биш үү? Архитектор нь зургийг гаргана. Нөгөө математикт үнэхээр нөгөө гарамгаа одоо орны мэдлэгтэй хүмүүс нь зургийг гаргана. Тэгээ мэрэгжлийн баг хамт олон энд нь ажиллана. Маш өндөр цалингаар. Барилгын бодит ингээ менежменттэй. Тэ? Төрийн зохион байгуулалттай. Тэгээд бүр усан логистик ашиглаж агаад ажилтнанд цалин тавьж байгаа тэгж барьсан ба. Ямар дэд түвшний юм бэ? Маш өндөр түвшний. За яг та бүхэн хэрв Египт явах юм бол пирамид орохдоо нэг ингээд үүдээр орох юм. Ингээд үүдээр орно. Хүмүүс ихэвчлэн пирамид руугаа яраад тэр үүдийг алгасдээ шүү. Сая аялагч дунд маань бас тийм алдаа гарсан. Би нөгөө сануулхаа марцсан миний буруу л да. Яг тэгэхэд пирамид орохоос өмнө тэр папирус яг тэр үүдний өрөөнд нь байдаг ш. Тэрэн дээр харах юм бол яг энэ 13 жилийн өмнөх гайхалтай олдор хажуудалтай орчуулгатай байгаа. Жишээ нь өдөр 12 гэдэг. Бид тураагаас цагаан чулуу ажиллаа.
нийл мөрөн 50 байлаа гэдэг нь нийл мөрний усаар зөөдөг нь батлагч. Ахад Хуфугийн бомбтод болгов гэдэг нь Ахад Хуфугийн бомбт гэдэг нь яг энэ Гизагийн энэ нөгөө том 3 пирамид болон жижиг пирамид байдаг. Яг тэр тавцангаа илж бомбтод буулаа гэдэг нь тэгэхээр нийл мөрөн үерлэхээр яг энэ пирамид яг хажууд ирдэг байсан гэсэн үг. Тэгэхээр тэр амар том чулууг яаж зөөвсөн бэ гэхээр нийл мөрний үер чинь бүх зүйлийн үнсгээд байгаа нь энэ аахгүй. Тэрнээс тэгэл ингээл бүр хаа холын юмнаас ингээд нэг хүмүүс ингээл зөөгдсөн юм биш. Нийл мөрөн үерслэгийг хүлээж агаад нэг ажилч чинь тэгээ сайхан яг пирамид яг хажууд авчдаг гэсэн. Яг гэвэл Ахад Хуфугийн бомбтод буулгав гэдэг яг энэ үг байгаа байхгүй. Ахад Хуфу гэдэг нь энэ Гизагийн энэ өндөрлөг ээлж. Хааны барилга өсөн нэмэгцээр байна. Энэ зөвхөн 12 дахь өдрийн папирус шүү дээ. Яа. Ингээд төсөлдөө өдөржин шохоончул байцсан хүмүүс байгаа тийм үү. Оройн тэгээд тэд нийлийн ирэг дээр ингээд сууж байгаа цалингаа авцсан. Тэр нөгөө зоосон мөнгө гараагүйсэн үе шүү. Тэгэхээр цалинг юу гаргадаг гэхээр мах хүнсээр болгодог гэсэн тийм талах шар эргээр. Тэгэхээр ингээд төсөлгүй өдөржин шохоончулуун дээр ачсан нөгөө мэрэгжлийн ажилчид энгийн үнээс хамаагүй өндөр цалинтай нөгөө нөхдүүд чинь оройн нийл ирэг дээр суудсан савнаас нь хөөсөрцөн шар эрг уугаад ингээд пирамида өндөр болохыг харж исэн гэж төсөлдөө. Бүр хэдий их хэмжээний бүр шар эрг өгдөг гэсэн ч тодорхой. 3-4 литр гэсэн баг шүү баг. Би яг тийг санаж байна. Тэгэхээр чин одоо литр гэдэг чинь гөрөөшгөр баг 7-8 Хэзээ үеийг яриад байгаа вэ? 4500 жил. Тий нөгөө модон шаны мэдлэгээс 2300. Модон шань юу? Эртний Египтийн пирамид энэ Хуфугийн пирамидаас биш биднэртэй илүү ойрхон шүү. Цаг хугацааны хувьд. Модон шаны биднэртэй хамаагүй ойрхон шүү. Тэгэхээр шохон чулуу юм биш үү тий? Тэгвэл ч бас арайч бас хөнгөн юм байна. Тэгэхээр пирамид ярд харь гарийнхан байгаагүй нөгөө 10 м өндөр хүмүүс байгаагүй инженерүүд байсан. Одоо орн бол математикийн асар өндөр мэдлэгтэй хүмүүс байсан. Бүр 2хан сая бид нар зөрнө гэдэг чинь бүр орчин үед ч тийм байхгүй шүү баг. Тэгээд тэр завчингууд байсан. Чулуу зөөгчнөр байсан. Шар эрг эсэгдэг эмгтээчүүд байсан гэсэн үг. Ийм бүхэл бүтэн нийгэм барьсан ш. Мэргэжлийн хамтлал. Ямар дэд түвшний соёл иргэншлээ гэж бүр гайхаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлье. Ханаа томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Тэрфло ивент гэж одоо хамтарч ажиллаж байна. За тэгэхээр нөгөө ханаа томооны үед бол толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус хоожих, одоо найтах гэд ер нь хүмүүс ч одоо ажлын чадамжаа алддаг. За энэ үедээ бол ер нь хүмүүс энэ шинж тэмдгийг дарчих хэрэгтэй. Одоо юу гэдгийг одоо тэрнтэйгээ ингээд зовоод байх нь аюул дэмий санагддаг. За тэгэхээр тэрфлог бол одоо манай монголчуудтэй ер нь маш сайн мэддэг. За гэхдээ бас мэдээж одоо эмчийн заавраар хэрэглүүл зүгээрээ. За тэгээд өвчтөй зовлонтой үед чинь бас нөгөө эмэнд гарах гэдэг чинь аюул хүнд асуудал болчихдог. За тэгэхээр age point цэг эмэнээс та бүхэн одоо үнэгүй хөргүүлээд авах боломжтой. Би бол одоо жишээ нь нэг хайрц харин ч юм уу ингээд нэг бэлэн байж байвал ямар ч үед бэлтгэлтэй гэдэг шиг тэрфлог бол ингээ аваа тавьчихаар надад бол зүгээр байдаг юм аа. За тэгээ бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа мөн одоо age point цэг эмэн гэсэн сайт руу ороод тэрфлогоо болон за одоо бусад одоо эмийн болон бараа бүтээгдэхүүнүүдийг захиалан авах боломжтой. За тэгээд нөгөө ханаа том уу гэдэг чи одоо вирус өөрийгөө үржүүлэх гээд хүний эс дотроо ороод өөрийгөө л үржүүлэх одоо энэ зорилгынхаа хүрээнд нөгөө эсийн маань гэмтээчээд идэг. За тэгээд дархлаагийн хариу үйлдэл нь болохоор бидний нөгөө нэг найтах одоо тэр шинж тэмдгүүд байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэрийг ер нь дарчхан зүйтэй байдаг. За ингээд нэвтрүүлгийг ивент гэдэг хамтарч ажиллаж байгаа Тэрфлогийнхаа хамт олонд их баярлалаа. За тэгэхээр пирамидыг барьж хахад тэр ажил хүнд байсан. Осол гарах уу гарна. Гэхдээ боол байсан бол тэднийг хүндэтгэлтэй оршуулахгүй. Бас эмчлэхгүй. Тэгтэл тэр оршуулганд хүндэтгэлтэй байсан. Бас эмчилсэн байсан. Бүр зарим буршин дээр нь ингэсэн ба. Тэр чинь ингээд одоо чинь мэрэр чинь 200 хүний ахлагч байсан шүү дээ. Нөгөө мэрэр гэдэг нөхөр чинь тий. Тэд нар чинь тэгэхээр энэ 200 хүн өөртөө бага нэрлдэг байсан ба. Од мөндрийнхэн ч юм уу. Гэт яг л тэр хүндэтгэлтэй оршуулсан буршнаас тэр ажилтны буршнаас тэр багуудын нэрс гарч ирсэн хэрэг. Жишээ нь Хуфугийн найзууд. Хуфу ч өөрөө фараон шүү дээ. Ямар гоё дэлгэрэнгүй юм бэ? Хуфугийн найзууд гэдэг бурш байгаа. За. Гоё гоц. Тийм байна. Одоо чинь хааных нь Чингисийн найзууд гэсэн утгатай одоо нэг ажилчны бурш гарч ирсэн гэхгүй. Ажилч өөртөө Чингисийн найзууд гэж нэрлсэн байх нь шүү дээ. Гоё дотн нууц. Тэрэнд нь Хуфу
фараон чинь саад болоогүй байх хэвээр. Бас фараон ч гэсэн хүндэтгэлтэй ямар гоё нэртэй ингэсэн байгаа хэвээр. Тийм ээ. Энэ хамгийн гоё нөхгүй. Гэхдээ та нар яхаар давраад ингэж хэлээгөө. Цагаан титмийн баг. Нөгөө энэ чинь фараоны титмийг хэлээд шүү дээ. Цагаан титмийн баг энэ төр. Тийм гоё нэр өгчсэн байна шүү дээ. Би ер нь зүгээр Египтийг ч биш ер нь хүн төрөлхтний одоо энэ хүн төрөлхтөд төлөөлөл байгаа шүү дээ. Анхны соёл иргэншлийн энэ гайхалтай шүү. Бид нар чинь бас дутуу үнэлээд идэг. Одоо нэг археологийн сүүлийн үеийн олдруудаас хүн ч бас те зөвхөн нөгөө нэг амьд гарахын төлөөх одоо өсвөлэн өвчнгийн одоо те тэрнтэйг л тэмцэжсэн биш ингээд шал өөр одоо оюун ухаан байсан юм байна гэдгийг олдор болгон бас натлаад байгаа шүү бас. Тий. Дутуу үнэлээд байна өөрсдийгөө те. За ингээд фараон болгон ч өөрийгөө Осирис бурхан болно гэж боддог те. Одоо нөгөө хойд насанда Осирис буюу одоо нөгөө үхсний дараах ертөнц гэж байна шүү дээ. Тэрний хаан Осирис гэхгүй. Тэгээ фараон өөрөө Осирис болно гэдэг. Тэгэхээр Осирис болсон одоо Рамзес гэдэг ч юм уу тэгж ярьдаг байсан маа. Осирис болсон бурхан болсон гэсэн утгатай. Тэгэхээр бурхан болооч гэдэг үг бүр эртний Египтэд байсан гэсэн үг. Бид нар бурхан болсон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бурхан болооч гэдэг нь Осирис болсон тэр фараон гэж эдгээр өөрсдөө хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр амьд ахуйда яг фараон төрлөө шууд тэр нөгөө хойд насных нь энэ одоо пирамидын ч юм уу эсвэл тэр нөгөө хаадын бунхан гэдэг нөгөө агууд байдаг тэр юуг нь оршуулгын тэр юуг нь одоо бунхан эдэр нь шууд тэр өдрөөс нь хийж эхэлдэг. Төрсөн өдрөөс нь эхэлж хийдэг. Тэгэхээр амьд тэр чухал хойд наснда тэгж ихтгэдэг. Энэ л хамгийн чухал эртний Египтийн соёлыг ойлгоход эн чинь итгэл бичэр шүү дээ тий. Тэгэхээр амьдралынхаа яг энэ амьдралынхаа тэд нар одоо дунджаар 30 настай 40 настай л байгаа шүү дээ. Тэгэхээр 30 40 настай энэ амьдралаа яг энэ төр зүрийн амьдрал мөртлөө энийг маш утга учиртай байлгаж иж тэгэд хойд насандаа тий одоо мөнхөд амьдрна гэж энд зөвхөн фараон биш шүү. Энгийн эргэж бас боддог. Яагаад энгийн эргэд фараоны тэр энэ хүнд хүч одоо тий хүчээр одоо тэр пирамидыг ч юм уу эсвэл хаадын хөндийн тэр одоо булшуудыг хийсэн гэхээр энгийн эргэж нас барна. Гэхдээ энгийн иргэдэг хэн амьлуулах вэ? Фараон амьлуулах байхгүй. Тэгээ фараоны мэн сүнс төөрж болохгүй байхгүй. Бас яг нөгөө тухайн захирагч нь амьлуулах юм шүү дээ. Тэгээ шүү дээ. Бас очирч хандсан юм байна. За ингээд та бүхэн хэрэг Египтээр аялах юм бол за Каирт пирамид үзчин тэгээд нөгөө Каирын агуу тэр нөгөө шинэ музейг үзэн тэр бол бүр гайхамшиг шүү. Амьдралдаа тийм гоё юм үзэж үзэг. За тэнд чинь хачин гоё юм ба. За тэгээд дараагийн газар болох Люксор гэдэг хот руу танисна. За Люксор гэдэг бол яг Нийл мөрний ирэг дээр одоо эртний Египтийн нийслэл байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай. За тэнд очихоор юу үзэх вэ гэхээр Люксорын болон Карнакийн сүм гэдэг хоёр сүм ер нь үзэх боломжтой. За Карнак эхлээд Карнак энэ бол Амун гэдэг одоо хамгийн том бурхан гэж бодъё тий. Амун бурханы орд өргөө гэж. Люксор нь болохоор одоо фараоных нь одоо газар дээрх бурхан буюу фараоны одоо тэр сүм гэж бодорой. Тэгэхээр эртний Египтэд яг бичиг үсгийг хэн эзэмшдэг байсан? Ер нь мэдлэгийг эзэмшдэг байсан гэхээр мэдээж тахилч нар л эзэмшнэ. Нөгөө сүм хийдэл эзэмшнэ шүү дээ. Үе үед л тийм байсан. Саяхан л хүндрэлтэн бичиг үсгийг те Гутенберг гэх одоо чинь хүн шиг ийм агуу хүмүүсийн ачаар хүндрэлтэн мэдлэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр их мэдлийг тахилч нар эзэмшдэг хэвээрээ. Яг л мэдлэг хааны тэнд бүх хүч чадал байдаг. Цэрэг аримтай байсан ч гэсэн тий ер нь хэн мэдлэгийг эзэмшин тэр л хамгийн хүчтэй нэдэг. Тийм учраас мянган жилийн турш Ватикан Европын хаад ноёдыг эзэрхийлсэн шалтгаан тэр. Яг л мэдлэг нь тэднэрт буюу бичиг үсгэн тэднэрт, Библи нь тэднэрт байсан учраас Гутенберг гарч ирж нөгөө Библийг чинь орчуулаа тий баахан нөгөө юугаад хэвлээд баахан хэвлснээр Ватиканы тэр хүчин чадал байхгүй болсон. Мэдлэг болсон тий мэдлэг иргэдийн гарт үлдсэн. Яг тэрнтэй яг адилхан гэж төсөөлөөр. Тэгэхээр хүч чадал тахилч нарын гарт байгаа. Тэгэхээр фараон өөрөө яг 100% сайхан ирэх мэдлэлтэй болоо гэвэл мэдээж иргэдийнхээ итгэлийг тий тэгээд айрмын итгэлийг тэгээд энэ тахилч нарын итгэлийг олж авах хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас тахилч нар ч энийг бас сайхан ашиглана шүү дээ. Яадаг гэхээр жил болгон Опетийн баяр гэдэг одоо тэр нэг Амун бурхантай холбоотой тэр баярыгаа маш өргөн дэлгэр тэмдэглэнэ. Тэрэнд нь фараон заавал ирж одоо нэг тийм ажиллах ёслол болдог. Юу гэдэг чинь дээ. Фараон ч өөрөө Амун
бурхны илгээсэн одоо тий газар дээрх одоо тий. дүр өөрөө бас бурхан шүү дээ. Газар дээрх бурхан. Тэгээ тахирч нар ч угаасаа ингээд тэгээ ойлгуулж штэ тий нөгөөдгөө ч тэгээ итгэцэн өсөж байгаа штэ ер нь. Тэгээ иргэд ч гэсэн за ингээд нийл мөрөн үершлэхгүй байвал за фараон маань ер нь энэ бурхадтай муудалцсан юм шиг байна да гэд. Тэгэнгүүт фараон ч гэсэн өөрөө би одоо нэр ямар буруу юм хийчлээ гэд тэгээ бас ингээд маш их тахил өргөн штэ. Тэгэл нөгөө одоо тэр бурхад зориулсан тэр олон хөшөө дурсгалыг хийгээл байгаа шалтгаан чинь дандаа тахил өргөн тий. Тэгэл тэрийг нь тэгвэл иргэд эн чин өсөж ядах юм бол бас хаа газар адилхан тэгээд бослог юм болж магадгүй шүү дээ ер нь. За тэгэхээр энгийн үед ч гэсэн ер нь тэгээд байнга Опетийн баяр гэж жилд нэг удаа болдог тэр баярыг заавал хийн. Хаад нэг л удаа хаан болдог тийм үү? Чингис хаан ч юм уу? Тэ одоо нэг л удаа л хаан болдог байх. Харин энэ тахилч нар арай өөр юм сэтсэн ба. Жил болгон тэрийг баталгаажуулдаг. Заавал жил болгон тэр баярыг заавал хийдэг. Тэгэхээр Карнакийн сүм дээр та бүхэн очих юм бол тэр бол Амун бурхны сүм гэдээ ажиллаж байна. Тэгээд тэрнгээр ороод ингээд дотор төсөөлөр ингээд Карнакийн сүмээс Люксорын сүм хүртэл ингээд юу байгаа. Ингээд нэг хоёр талаараа сфинкстэй 3 км үржлэх ингээд үнэхээр гоё ингээд шулуун зам байгаа. Тэгэхээр тэр Опетийн баяраар эхлээд нөгөө Карнакийн сүмээс Амун бурхнаа ингээд нэг завин дээр суулгаад ингээд сайхан тахилч нар ингээд явна шүү дээ. Маш сүрдүүлэнтэй явна шүү дээ бодвол тий. Усан дээр явж байгаа юм. Үгүй ингээд замаар явна гэр. Үгүй зав гэдэг нөгөө төсөөлж байгаа. Мөрөн дээр ингээд хийцэн. Тэр үед тэд нар нэг сонь дугуй байгаагүй шүү. Тухайд дугуй болон төмөр байгаагүй эртний иргэн шүү. За тэгээд ингээд мөрөн дээр авч яваад тэгээд Люксорын сүмд очиод тэнгууд тэн дээр одоо Рамзес 2 гэдэг одоо фараоныг ч юм те жишээ нь ингээд ахиж одоо тэгээ фараон гэдгийг батламжлаад тэнгүүтээ нэг 14 хоног 20 хоног сайхан Египтээр найрлж байгаа буцаад нөгөө Амун бурхны чинь нөгөө Карнак дээр авчрах ийм үйл явдал байнга болдог гэсэн үг. Тийм сүрдэм одоо зам талбай хүртэл тэнд нөөс байх юм шүү дээ. Яг очих юм бол тэрийг нь мэдрэх үнэхээр гоё. За тэгэхээр сая Рамзес 2 гэж ярьж штэ. Энэ Египтийн түүхэнд Чингис хааны. Нэгдүгээрт үнэхээр ухаалагч хүн байсан. Хоёрдугаарт уртч наслсан. 90 гаруй наслсан. Гуравдугаарт өндөрч хүн байсан. Яг тэр эдний үеийнхэн чинь дунджаар 150 см байхгүй. 150 см. Гэтэл Рамзес ч болохоор 170 гаруй. Тэгэхэд эдгээр чинь дунджаар одоо энэний өмнөхөн чөлөө Тутанхамон гэдэг нэг алдартай нөгөө тэр чинь 19 настай дээд болсон шүү дээ. Тэгэхэд энэ чинь 90 гарна гэдэг чинь гайхалтай байхгүй. Тэгэхээр Рамзес яг таан болсон бэ гэхээр ийм учраас энд Египт байнга 3000 жилийн турш мандсан биш. Энэ чинь бас дорооцсон үе байна. Тэр нь ялангуяа фараонууд дороотохоор ер нь төр засаг дороотохоор л иргэд дороотсон шүү дээ. Улс гүрэн дороотдог. Тэрнтэй адилхан. Яа тэгэхээр эд өөрсдөө нөгөө бурхны өөрсдөө бурхан тий газар дээр бурхан гэж үздэг учраас энэ цусаа хамгаална. Цусаа яаж хамгаалдаг гэхээр ариун цус гэж үзнэ өөрсдийнхөө. Ариун цустайгаа л гэрлэнэ. За ингэснээр сүүлдээ бүр игч дүү хоёр хоорондоо суудаг болсон баг. Нөгөө цусаа бохирдуулахгүйгээр. Эннээс болоод жишээ нь Тутанхамон гэдэг одоо нөгөө бид нөгөө багаар нь сайн мэддэг. Тэр чинь зүгээр бурш бунхан бүтэн олцсон учраас алдартай болохоос тэр ямар ч алдартай ямар ч юм хийгээгүй 19 настай нас барсан фараон байхгүй. Яагаад нас барсан гэхээр одоо задлан шилжлэг бүгд ойлгомжтой. Цус ойртолтоос болоод тэр чинь дорой. Тийм үү. Цус ойртолтоос болоод яг тэгвэл аав ээж нь эгчдүү хоёр байхгүй. Аав ээж хоёрын төрсөн эгчдүү хоёр. Тэгээд Тутанхамон ингээд дороотод ингээд эн чинь дороотохоор юу болох уус орон өмнө тий. Тэнгүүд тэнд Сити нэг гэдэг одоо анх тур Сити гэдэг цэргийн жанжин шууд төр засаг авцсан баг. Төр засаг аваад өөр цэргийн тех түүний ач хүүн гэд Рамзес гэж жоох хөгт. Тэр нь болохоор багаасаа тийм цэргийн тэр урлаг туртай. Тэгэхээр энийг ингэж ойлгоор одоо спортлог гэсэн үг шүү. Тэ одоо утга нь нөгөө бусад фараонууд бол маш их спортоор хичээлдэг гэсэн утгатай. Нөгөө цэрэг дайн дуртай учраас тэгэд Рамзес одоо юу яаж яахгүй тэр Ситигийн ач нь Рамзес залуудаа гарч ирчээд ингээд энэ Карнакийн сүм болон Люксорын сүм гэдэг одоо тэр Люксор хотод үүсгэх энэ сүмийг илүү төгөлдөржүүлсэн шүү. Тэнд одоо Египт та хэрэг очих юм бол хаасайгүй нэг юу нэг фараоны баг. Бүгд бараг шахав. Бүгд шүү. Рамзес 2 шүү. Яг тэгэхээр тэр амьд ахудаа өөрийгөө бүр бурхан болгож хувиргасан.
Энэ юунаас үүдэлтэй гэхээр нэгсэн дутуугийн комплекс гэсээс байхгүй. Яг л эн чинь алтан ургийн хүн биш байхгүй. Яг л эн чинь зүгээр тэ фараоны удмын биш зүгээр нэг цэргийн жанжны ач шүү дээ. Тэнгүүд хүмүүс нөгөө тахилчны итгэлийг авах хэвээр. Иргэдийн итгэлийг олж авах хэвээр. Нөгөө айрын итгэлийг олж авах ёстой нөхөр чинь алтан ургийн биш байвал хасрын удмынх байж болохгүй шүү дээ. Тэ Зүбэдбаатар удам байж болохгүй хаан байхын тулд энийг л 90 нас хүртлээр яг энийгээ батлах гэж байнга оролцсон. Тэгээд маш их сүм хийд байгуулсан. Тэр нь одоо ингээд бид нар аялахаар их гоё 3000 жилийн өмнөх юм хардаг тэр ихгүй. Тэгэд Рамзесийн тэр юу болгон тэр энэ бол те Амун бурхан Рамзес хоёрыг фараон болголоо гэдэг үгнүүд их. Яг үл тэгэхээр би өөрөө болъё гэсэнгүй энэ бурхан намайг те ингээд фараон болгосон шүү гэдэг үгнүүд л хаасаг байгаа шүү ер нь те. За тийм үзэх юм. Тийм тэр цус ойртолч болохоор ерөөсө төрсөн ах トゥ хоёр гэрлэх юм бол 50% магадaltaй шууд ямар нөгөө рецессив ген илэрдэг тийм зүйлтэй. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк ивент гэж ажиллаж байна. Бид энийг эдний одоос аяг хараад маш гоё санагдлаа. За одоо бидний хүүхдүүд ч одоо нэг яг хот газар өсөөд те одоо Эрдэнэ намтай мундаг хүн болох бах. Гэхдээ яг нэг Монгол түмний одоо ялгарл тэр Монгол ахуйг мэдрэх тэр нөгөө нүүдэлчин ахуй соёлыг мэдрэхгүй те одоо нэг шавж харж айсан те нэг аргал хомоолоо ялахгүй ийм хүүхд болчих үү гэж одоо би жишээлбэл эмээж явдаг. Тэгээд хөдөө гадаа олигтойхоо явуулаад хөдөө гадны хоолунд идүүлж хийсэн те. Тэгэхээр хамаатан садан бүгд хотод ирчээд байдаг. Тийм. Тэгээд хамаатан садан за байсан ч гэсэн ер нь айлд ингээ очиод байх хэцүү муудад цайнд бол бас хэцүү тийм ээ. За тэгэхээр энийг маш гоё шийдсэн одоо ийм зүйлийг та бүхэнд яг одоо танилцуулъя. За зөвхөн Монгол гэрээр төрөлдсөн захиалгын систем гэдгээрээ онцлог гэр бүк гэд байгаа. Тэгэхээр Airbnb энтриг бол манайхан мэднэ хотын байр захиалдаг. За гэр бүк малчин айлын одоо гэр захиалах нэ. За тэгэхээр Booking.com аялагч нарт зочид буудлыг холбодог бол за гэр бүк бол нүүдэлчдийг ингэж холбож өгдөг. За гэр бүк одоо галын дэргэд цай ууж адуу малтай ойрхон байх Монгол ахуйг жинхнээр нь мэдрэх боломжийг ингэж олгодог юм байна. За нөгөө талдаа малчтын амжиргааг дэмжих орлогын их үүсвэрийг нь төрөлжүүлэх одоо холбоос болсон ийм платформ байна. За тэгэхээр би яг энийг сайн тайлбарч. За одоо та яг одоо энийг сонсож байгаа малчин айл гэж бодъё л дээ гэрт те. Ховд аймаг ч юм уу Баянгорт эсвэл Дорнодод байдаг. Зүгээр ийшэг ороод та өөрийгөө энд бүртгүүлчих. Тэгэхээр та өөрөө бусдаас олон жуулчин авах гэдэг шүү дээ. Зүгээр малаа хариулах яжгаар. Тэгэхээр та яах вэ гэхээр амлалт өгнө гэсэн үг. Та хэрвээ ирэх юм бол тэ би танд өдөрт 1 литр одоо тараг өгье, тийм юм өгье, манах тийм юутай, манах нарны панелтай, манах бүр Starlink-ээр одоо та интернетээр тасрахгүй гэдэг ч юм. Ингээд Монголд байгаа 100 мянган гэрээс та илүү лаг захиалга авах боломжтой. Тань трийг л энэ аппликейшнээр олгож байгаа шүү. Тэгэхээр одоо юу болж байна гэхээр одоо аялал жуулчлалын улирал эхэлж байна. Солонгосын айрам манад орж ирнэ. Тэгэхэд та энэ чэнс $1 олоотгож энийг ашиглаад. Босод үед нь яг бид нар монголчууд дотоодын аяллыг хийчихэ. Ялангуяа гадаадаас та $1 олоотгож. Тэгэхээр зүгээр энгийн иргэдэхээс илүү малчин хамаатан садан байвал та сурчлаарай. Яг үнэ. Яг энэ л гол зорилго шүү. 21 аймагаас бүр сонгож болно гэж байгаа байхгүй. Тэр нь бас их гоё те. Одоо очиж үзэсгэлэнт газраар нь аялангаа тэгээ тухайн айлдаа яг тэр хөдөөдийнх нь айлын хийсэн одоо тэр орчинд нь очино гэдэг бол за нэмэх нь бас resort-ууд ч гэсэн бас байгаа тий. Айл сонголт нь байгаа. За холбоот хүчний дугаар нь 72 тэгтэг 88 22. За Facebook-оор нь бас ороод арчуулах амар гэр бүк гэд байгаа. Гэр бүк.com-оос бас та бүхэн тавтай тухтай бас мэдээлэл аваад энийг бас ашиглаасай. Гадна дотн нэрсэн найз нөхдөд авч явахаас ахуулаад энэ одоо яг дутагдчихсан асуудал мөн байна гэж бодож байна те. За нэвтрүүлгийг эвэнтгэж байгаа гэр бүкийнхаа хамт олон дамжуулт төсөө их баярлалаа. За тэгэхээр Египчүүдийн ертөнц хоёр хүчний тэнцвэр дээр оршдог. Нэг нь болохоор эмх журам үнэн шударга ёсны матын тэнцвэр дээр. За. Матын. За мэдэхгүй байна. За мат гэдэг зүгээр нэг бурхан гэж ойлгож байгаа. За мат. Нөгөөх нь Исфет гэдэг бурхан эмх замбраагүй одоо сүрлийн. Тэгэхээр энэ хоёрыг тэнцвэртэй л байх хэрэгтэй. Ер нь тий. Тэр тэнцвэр алдагдахаар яах вэ? Сүрэл болно гэсэн үг.
нөгөө Матын гоё ёс суртахуун чинь байхгүй болно. Нийл үершлэгээ болно. Эсвэл нийл хит үерлэнэ. Ургац модон, дайсан, гадны дайсан довтлно. Энэ хаан сул дорой болсноос болно гэж. Яг л фараоноос болсон л гэж бодно. Фараон өөрөө тэ бурхныг хэлгнөөс өөрөө ёс суртахуунгүй байна гэж үздэг юм бол. Тэгэхээр хаан бол зүгээр нэг өдөртөгч биш. Энд чинь энэ нөгөө эмх цэгц буюу үнэн ёс суртахуун Мат гэдэг зүйлийн амьд баталгаа нь фараон байхгүй. Тэгэхээр Амоны хүү фараон бол Амоны хүү тэгс мөртлөө өөрөө ингээд тэ. Тэгэхээр фараонд маань дотор нэг К гэдэг зүйл байждаг. Яг К гэдэг. Энэ нь хөөрхийн амтан дороотоор юу ялцдаг. Ингээд ер нь ингээд ургац мууддаг ч юм уу гадны дайсан байсан довтлоод байна гэд. Тэгээд фараоныхын Каг л жил болгон сэргээх ёслохгүй бас. Нөгөө тэр нөгөө фараоныхоо жил болгон нөгөө буцаад хаан ширээн залаад идэг нэг жил болгон фараамжуулна гэдэг юм. Тэр дотор Кагийн сэргээгээд байхгүй. Бурхантай холбогддог юм ч юм уу те тэр нэг тийм. Тэгээ хааныхан Каг л сэргээгээд байгаа чаас. За тэгэхээр Люксорт очиод энэ хоёр гоё сүмийг үзчихээрээ тэнгуүц дараа нь Люксорт байдаг хаадын хөндий гэдэг рүү очих шүү. Хаадын хөндий гэдэг нь ингээд энэ Сахарын цөлд тий нэг нүцгэн уул баг. Нэг том уул. Ямар ч үржил шим амьд юу ч байхгүй. Хацдын хөндий гэдэг нэг том л уул байгаа. Бараг зүгээр харагдцаараа богд уушиг харагдах юм шүү. Гэхдээ зүгээр юу ч байхгүй хадч чулуу. Тэгэд орохоор тэнд бараг 100 хэдэн фараоны бунхан тэнд байгаа байхгүй. Тэгэхээр таныг очихоор ингээд нэг билет тасалж өгнө. Та тэнгүүд өөрийнхөө хүсэж байгаа 3 бунхнаа үзэж болно. Та одоо чинь Рамзес 2-ыг үзмээр л эсвэл Осетиг үзмээр л Тутанхамоныг үзмээр л гэдэг юм те. Тэгээ очиж үзэж болох юм. Тэгээ 3-ыг сонгож open одоо орж болох юм байна. Тухайн үед өнөөдөртөө нэг 10 бунхан онгорхоо гэдэг ч юм уу тэрний сонготой. За ингээд орохоор юу яхаа гэхээр за ингээд нэг үүдвч. За одоо манайхан нөгөө те Мардхан багш сонсдог хүмүүс мэдж байгаа үүдвч байгаа шүү дээ үүднээс. Юу бунхан руу орно гэж нөгөө гурвалжин руу орох гэдэг байгаа сте. Мөн үү? Эсвэл өөр юм. Одоо пирамид шүү. Одоо бид нар уул нөхөлөх гэдэг шүү. За. Уул нөхөлөх гэдэг шүү. Одоо пирамид эдгээр чинь бүр дээр байх. Яг л пирамид байгуулад хэдхэн зуун жилийн доторхон тоногдсон байхгүй. Тэнгүүд хожимын фараонууд за пирамид бариад энэ бид нар тоногдохгүй байна гэж өнгөрөхгүй юм байна. Тэгэхээр өөр аргаар үзээгээд уул нөхөлсөн байхгүй. Тэгээ тэр уул нь бүр нүцгэн газар байгаа. Тэр угаасаа хүн амтан амьдрах аргагүй газар болохоор тэнд нуугдах гэдэгхгүй хөөх юмцдаг. Яг л тэр чинь сүнс нь мөнх ингээд тэнд байж ах хэрэгтэй байхгүй. Тэгээ юм тоногдохгүй. За ингээд орох юм бол за үүдвч хэсгээсэл орлоо бол баруун зүүн талын хаан чинь битүүд тэр зургнууд нөгөө хүн тайж унших аргагүй те нөгөө янз бүрийн амтан гоё хэлбэр дүрс нүд одоо те ямар гоё юм бэ. За тэгээ орно штэ. Тэгэл ингээд орж идэл ингээд дээр нь бодвол нэг хаалга байсан бололтой. Гэтэ хаалга байхгүй юм чинь зүгээр нэг хаалганы нэг юу гэдгүүлээ нэг дээдлийн юм хүрээн үлдсэн. Тэгэл ингээл яваал байна. Баруун талын чинь ханууд ингээл дүрслэн өөрчлөгдөв байна. Гэтэл бөөн зургнууд. Тэгэл дээр нь ингээд одоо дааж байхгүй боловч нөө таац чинь урд өмнө ингээд гоё дандаа однууд байсан баг. Одод тэнгэр. Ингэж явсараагаал тэгэл нэх том цэлээс өрөөнд орно. Тэнд асар том бүр үгээр хэлхийн аргагүй бүр тэ ачааны машин шиг том тийм ингээд чулуун бунхан байгаа. Тэр бунхан дотор бас маш том хэмжээтэй бүр юу байгаа гэд. Ахаад нэг одоо юу байгаа? Авс байгаа. Хээ уулзаар түр. Ингээд онгойлох мал ахаад авс байгаа. Ахаад тэр дотор нь ахаад авс байгаа. Матрошка шиг. Ингээд нэг орсон. Авсан дотор хүн байхгүй авсаах юм аа. Тэгээ байсараагаа тэгээ хамгийн сүүлд нь за хамгаалтын зорилттой ба шүү дээ. Тэгээд нөгөө фараоны мумий байхгүй. Тэр хамгийн том авс чинь асар том чулуу. Тэгэхээр бүх одоо тэрийг та бүхэн Кайрын нөгөө Египтийн музейд үзэх юм бол бүх тэр юунуудыг хараарай. Тэр одоо тэр том чулуун авснуудыг хараач. Бүгд тэр тагн талаасаа ингээ имтэрсэн байгаа. Яг тэр ямар нэг юмар хөшөж онгойлгосон учраас имтэлсэн гэсэн үг. Бүгд тоногдсон шүү дээ. Ихэнх нь. За бараг бүгд дээрээ те. За тэгэхээр тийм рүү орно. Тэнд ингээд бичиг сачиг хэвээр янз бүрийн юмнууд байгаа. За ингээд эхлээд би очиод ойлгодгүй. Эхний нөгөө хоёроор нь орчод. Энд үнэхээр гайхалтай энэ дүрс үсгүүд л ямар учиртай. Тэгээ 3 дахь нь орохоос өмнө би бүр сайхан юундаа ч ярах гэдэг. Баахан гуглдлээ, баахан юм онцлоо. ChatGPT-г ашиглалаа ингээл тэнч нэг интернеттэй. Тэгээл үзэж чад.
Тэгээ урд нь бас жоохон судалсан байсан юм тийм нийлээд яг учир нь болсон. Тэгээ Египтийн соёл иргэншил ягаад тийм агуу гэдгийг ч ойлгосон. Ягаад тэгэхээр үхсдийн ертөнц гэдэг нь ийм учиртай байна. Ра бурхан бол нар. Фараон ч нөөрэ бас Рагийн тий газар дээрх Ра бас нарны Рагийн хүү Амуны ч хүү ер нь Ра бол хамгийн том. бас л тийч бүх бурхан том хоёр. За тэгэхээр Ра 12 цагийн турш тэнгэрээр зугаалдаг тийм үү? Ра гэж нар шүү дээ. Тэнгүүд ингээд нэгэн тэр далд орчим чинь одоо газар доогуур буюу үхэгсдийн ертөнцөөр зугаална гэдэг ойлголт гарч иж болж байгааз. Шөндөө шүн болж байгаа гэдэг нь Ра ингээд залгиулчаад залгиулчих яг ингээд тэгэд 12 цагийн турш шөнийн турш ингээд үхэгсдийн ертөнц буюу доор ертөнцөөр аялдаг байхгүй. Тэгэхээр фараон одоо нас барсан юм чинь Ратай хамт ингээд энэ нөгөө 12 цагийн турш энэ үхэгсдийн ертөнцийн доод ертөнцөөр аялна. Энийг амжилттай давж чадах юм бол тэр Осирис болон хувирч тэнгэрт байгаа үүдэн моддын нэг болж гялцсан. Фараон маань. За энэ л итгэж байгаа. За тэгэхээр энэ шүүлттэй. Нас барлаа. Нөгөө чон толгойтой Анубис гэдэг бурхан бач нөгөө чон толгойтой тэр фараоны сүнсийг хөтлөөд за ингэж явах байхгүй. Тэнгүүд одоо тэр та бүхэн тэр яг тэр хаадын одоо хүн дээр ороо тэр бунхан руу орох юм бол ингээд урд нь хаалга байсан гэж төсөөлөр тэнгүүд яг элдв зургууд гарч байна. За нэгдүгээр хаалга 12 хаалгаар орж 12 асуултанд хариулах хэрэгтэй. Энэ 12 асуултанд зөв хариулах юм бол тэр Осиристэй нэгдэж тэ үүрт амьдрах байхгүй. Сүнс нь Диожинд чинь. За очлоо. Тэр нөгөө хан дээр байгаа зураг болгон чинь тэр хаалган дээр ямар сахиус байгаа вэ? Сахиул байгаа вэ? Тэр чамаас юу гэж асуух вэ? Тэрэнд чи юу гэж хариулах ёстой вэ гэдэг дандаа бичээсүүд байхгүй. Үхлийн ном гэсэн үг. Book of Death. Тэ? Үхлийн номын бичээсүүд гэсэн үг. Гайд юм биш үү? Бас нэг дээр. Тэгэхээр энэ бунхан биш үү? Энэ хойд ертөнцид аваачдаг механизм гэж ойлгоорой. Машин гэсэн үг байхгүй тэр бунхан нь. Зүр үгсэн гээд оршуулж байгаа юм биш үү? Энэ хойд насанд аваачдаг тийм механизм гэсэн үг. Тийм байна. За ихний хаалган дээр ажиллаа. За ихний асуулт те. За чи намайг хин гэдэг мэдэж байна чи бол тийм сахиус байна гэл нөгөө сүнс хэлж шүү дээ. Яг зөв хариулах хэрэгтэй. А чи өөрийгөө мэдэж нөхтөн. Тийм ээ. Би бол одоо те ингээд Осирис болсон Рамзес 2 байна гэж хэлэх хэрэгтэй. Осирис болсон гэдэг нь би бурхан болсон гэдэг утгатай. За ингээд за чи зөв байна гэд эхлээд нэрийг нь асуусан зөв. Хоёр дахь дээр очлоо. Тэнгүүд зүгээр энэ чинь дараал нь ян зүр байдаг шүү болно. Нөгөө аль цаг хугацаанд гэдгээс. За хоёр дахь нь очиход чинь ингээд галт нуур байлаа гэж бод. Тэгэхээр та бүхэн ингээд харах юм бол ингээд нэг жоох ингээд юу гэсэн цахилгаан шиг ингээд нэг улаан дээр ингээд нэг хараар байцсан үйл тэр чинь нөгөө ингээд гал буцалж байгаа нуурыг тэгж дүрсэлж яахгүй. Тэгээд дөрөв талд нь ингээд нэг улаан сэлэн байвал тэр чинь улаасцсан одоо чинжаал гэсэн үг. Тэгтэн чи хаа нарсны мэд чинь нэгтэн тийм ээ би тэгж. Тэгэхээр гал чамайг шатаач чадах уу гэхтэн үгүй дээ. Ра миний дотор байгаа учраас гал надад аюул хүргэж чадахгүй байна гэж хэлсэн шүү дээ. За зүг байна гэл тэгэл 3 дахь тэр гих мэтэр ингээд 12 хаалгыг давах хэрэгтэй байна. Гэтэл хамгийн амар хаалга нь зарим зүрийн дээр 5 дахь хаалга, зарим дээр 7 дахь хаалга хамгийн амар хаалга. Тэр нь болохоор одоо юу зүрх фараоны зүрхийг жинлэх хаалга байхгүй. Тэр хаалга, тэр танхим. За орлоо. Тэгээд маш том танхимд ийм алтан жин байж байна. Ингээд тий жин килограмм юу гэдэг нь жин. За жинийг жин л гэдэг чинь тий. Нэгтэл нөгөө фараоны чинь нөгөө сүнсийг чинь Анубис хөтөлсөн л орж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд харсан чинь өөрийнх нь зүрхийг ингээд нэг жинлүүр дээр тавьчихсан. А нөгөө жинлүүрийн нөгөө талд нь энэ мат гэд бурхны өдийг нь тавьсан байт. Одоо тиймээр бол өд гэсэн үг. Шувууны өд гэсэн үг. Матын өдийг нь тавьсан. Хэрв чиний зүрх үнэхээр ариун байсан. Энэ нөгөө сая энэ өнгөрсөн амьдралдаа чи үнэхээр ёс зүйтэй тэгж амьдрсан юм бол энэ зүрх чинь ариун байх хэрэгтэй. Хэрв ариун байвал энэ өдтэй тэнцүү байх хэрэгтэй. Хэрв чи ариун биш байсан бол энэ өднөөс чи хүнд зүнтэй нөгөө зүрхтэй байна. Хүнд зүрхтэй байх юм бол энэ зүрхий чинь нөгөө өөр зүрх иддэг бурхан идээд чиний сүнс үүрт тонилно. Ямар хэцүү юм бэ? Тий. Тэгэхээр одоо энэ шүүлтээс энэ зөвхөн фараон гэлтгүй энгийн эргэж гэсэн яг энэ шүүлтээр ордог учраас энэ өрөөс л хамгийн их байдаг амьдралдаа. Тэгэхээр энэ өрөөнд юу болдог гэхээр 42 шүүгч сууж идэх байхгүй. Бас Осирис бурхан өөрөө сууж байна. Тэгээд нөгөө Анубис чинь байна.
нөгөө зүрх эзлэг мангасч байна. За ингээд 42 шүүгч нэг нэг асуудлыг хариуцдаг. Тэр 42 шүүгч. За ингээд буруу явахын арга алах юм. Тий. Тэгэхээр чи яг амьдралдаа ямар байсан бэ гэдгийг асуухт нь нөгөөх нь одоо нөгөө 42 одоо би нөгөө тэр тангарага зарчмаа хилдэг байхгүй. Хамгийн гол маах нэг л юм ойлгоорой. Үүнийг зөвхөн хойд насантай очих гэж биш. Нөгөө юу гэдэг чинь яг энэ өдрөлт хийж байгаа юм биш. Энэ өдрийн төлөө насан туршдаа амьдарсан байдаг шүү. Яагаад энэ агуу соёл иргэншил 3000 жилийн турш тэг ийм агуу байсан. Яагаад ийм агуу зүйл хийсэн. Энэ шалтгаан яг одоо энэ хаалган дээр байдаг. За одоо төсөөлөөр. За 42 тэр шүүгчийн өмнө нөгөө одоо жишээ нь Арамзес ч юм уу тий Тутанхамон ч юм уу хинч байсан хамааг Сети ч юм уу. За ингээд эхнээс нь эхэлнэ. Би 42-ыг нь уушгаж байгаа шүү. Оо за. 1. Би нүгэл үлдээгүй гэж эхэлнэ. Би ёс суртуунд амьдэрсэн гэж. Энийг амьдтаа цээжилдэг шүү. Тэгээ тахилч нарт нь цээжлүүлдэг байхгүй. Бүр хар багаас нь. Бүр энгийн иргэж гисэн. Хоёрт нь би хулгай хийгээгүй. Би хүний амь хөнөөгөөгүй. Би худал хэлээгүй. Би завхаарч байгаагүй. Би хуурм эхэлж байгаагүй. Би ариун зүйлсийг гутааж байсангүй. Би бусдын хоолыг булааж байсангүй. Би хуурамч жин ашиглаж байсангүй. Одоо худалдаа 8 төрөл би хуурамчаар хандаг. Би хараал хэлж байгаагүй. Би уур хилэнгээр шийдвэр гаргаж байгаагүй. Би бусдыг өөлгүүлж зовоож байсангүй. Би атаархал тээж амьдарч байгаагүй. Би дээрлэхүү байж үзээгүй. Би бусдын эд хөрөнгийг булааж байгаагүй. Би өлссөн хүнд хоол өгөхөөс татгалзаж байгаагүй. Би бусдын эрх чөлөөг зөрчөөгүй. Би цуурхалт харааж байгаагүй. Би шүүхэд худал мэдүүлэг өгч байгаагүй. Би гол мөрний усыг бохирдуулж байсангүй. Би бурхтын эсрэг мууг хэлж байсангүй. Би ядуу зовсон хүнийг мүлжиж амьдраагүй. Би амьдтыг зовоож байгаагүй. Би хэн нэгнийг өсгөөгүй. Би усыг хааж бусдыг цангаагаагүй. Би бусдыг айлгаж сүрдүүлээгүй. Би өөрийнхөө үүргийг умартаагүй. Би бусдын хөдөлмөрийг завшаагүй. Би хүнийг хис хэрэгт тулгаагүй. Би уур хилэнгээр сохроогүй. Би хорон санаа агуулаагүй. Би бусдыг үл хүндэтгээгүй. Би завхарсан буруу бодол тээж явсангүй. Би бурх энгийн иргэдийн өгсөн тэр бурхтын тахилаас би завшиж явсангүй. Би худал цуурхал тарааж явсангүй. Би хүчирхийл үйлдсэнгүй. Би шудраг бусаар ашиг олоогүй. Би ахмад настныг үл хүндэтгээгүй. Би хүүхдэд хор хүргээгүй. Би хэн нэгний нулимс асруулах шалтгаан болж байгаагүй. Би энэ бүгдийг буюу би зүрх сэтгэлээ бузарлаагүй буюу энэ бүгдийг би амьддаа би зүрхэндээ тээж амьдэрсэн гэж тангаралдаг байхгүй. Хаан хүний тангараг гэдэг та. Эндээс шууд ойлгомжтой байна. Ягд ийм агуу соёл иргэншил, ийм удаан жил оршин тогтсон. Энэ бол бидний мэддэг боолын нийгэм биш байхгүй. Энд 1.5 сая хүн л амьдарч байсан. Энэ агуу зүйлийг бүгд 1.5 сая хүн хийсэн. Тэр хүмүүсийн тэр ариун энэ итгэл сүсэг бишрэлтэй төрсэн цагаас хойш одоо тэр хаалган дээр давахын төлөө дөвдгөө бишүүд бунхангаа бариад эхэлдэг тий. Тэгээ саяхаг үнсэн чи би яагаад чин тэр хүмүүсийн тэр сүсэг бишрэлт ингэж уярах мэдрэмж төрөөд тий. Тэглээ. Шал өөр байгааз дуус болоогүй шүү. Ааха. Хэрв одоо яг ойлгож байна. Одоо энэ 42 шүүгч нь ингээд яг хэлэх болгонд нь нэг нэгээрээ энэ үний ярьж энэ худал хэлж ийн гэдгийг мэдэх байхгүй. Худал хэлэл бол нөгөө өднөөс чинь зүрх нь хүндрээд идүүлчихнэ. Ингээд үүрт ингээд одоо тий бүр хойд нас гэж байхгүй болох юм шүү дээ. Ингээд сүнс нь бүр устна. Эннээс тэгэхээр тахилч нар өөрсдөө фараонууд тэр цэрэг айрмын жанжид энгийн тариачин, энгийн малчин тэр боолууд хүртэл айдаг байсан. Ийм өндөр ёс суртахуунтай. Энд нэг юм гарч ирж байгаа. Бүр маш олон бүр хүнлэг юм байгааз.
Тийм. Бүр одоо бүр манай улс төр шүү дээ бүр тий. Хэн гаргаж тэр 42-ыг жагсааж одоо тий битсэн бол гэж бүр гайхчих тий. Тэгэхэд тийм ийм болохоор энд яд үсэнгэр жишээ нь эмэгтэйчүүд ирэх маш өндөр байсан. Жишээ нь маш өндөр. Бүр хараа одоо 92 хоорондоо болохоо л гэж салж болж штэ. Энэ нийгэм зөвшөөрдөг гэсэн. Зөвшөөрдөг гэсэн. Жишээ нь ингээд хүүхдийн тэтгэлэг эдрийг олох тий тэр болгоныг бүгдийг хийдэг гэсэн. Бүр орчин үед зарим ус чадахгүй байгаа зүйлийг эднэр хийдэг гэсэн штэ. Анхны соёл иргэн шүү дээ. Энд чинь анхны соёл иргэншлийн талаар ярьж хүн төрлөختнэ. Дараагийн 2 дахь 3 дахь биш. Анхны соёл иргэншил үүсэхдээ ийм өндөр түвшинд үүсчээд дараагийн соёл иргэншлээсээ ч бүр те гооцсон хувьд одоо энэ нөгөө ёс заншил биширлийн ёс суртахуун саяын заасан юмнууд энэ төр бол үнэхээр л яг хүмүүс бидний мөрдөвштэй тэр зүйлүүд л байна шүү дээ. Тэ. Гайхалтай. Гэтэ энийг би саяхан мэдсэн. Яад гэж? Яад бол тэр дүрс үснүүдийг хэн ч ойлгодгүй байсан хэрэг. Бүр хэн ч ойлгодгүй. Бүр эн чинь 1800 за 1700 гэж за 1800 гэсэн үг. Тэгэхээр хэд 220 жилийн өмнө л анх удаа мэдлээ шүү дээ. Ийм гайхамшигтай байсан нэг нь. Урд нь зүгээр л энэ дүрс үсгүүд 1000 жил яваалсан. Энэ дээр юу хийсэн байдığım болоо л гэж хүн болгон боддог байсан. Яг бол энэ соёл иргэншил чинь маш олон удаагийн халтгаар үгүй болсон байхгүй. Хамгийн харамсалтай. Хятадын соёл иргэншил тасраагүй. Эндхийн соёл иргэншил тасраагүй. Харин Египтийн соёл иргэншил тасарсан. Одоогийн байгаа хүмүүс энэ соёл иргэншлийн хүмүүс биш. Хөөх янзд. Одоо ч өөр соёл иргэншил байхгүй. Энэ соёл иргэншил тасарсан шалтгаан захиалаад нөгөө Персийн угсааны Ассирууд эзэлж байгаа. Дараа нь Македоны Александр, агуу Македоны Александр эзэлж байгаа. За тэгээд яг нөгөө Грекүүд эзэлсэн гэсэн үг. Тэгжээд Ромын тэ бүгд Ромын эзэн тус эдний чинь өөрийнх нь бүр хязгаар нутаг болгож. За ингэж явж хагаад Отtomаны эзэн тус гарч ирнэ тийм үү? Одоо Отtomаны эзэн тус энэ дунд чинь Мамлюкүүд гарч ирж эзэлнэ. Арабууд гарч ирж эзэлнэ. Ямар их юм бэ? За. Тий. Дараа нь тэгээд Францууд колоничилж байгаа. Тэгээд Англичууд колоничилж. Тэгж байгаа саяхан 1950-аад онд л ингээд тусаар тогтнол олж байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр чинь энэ хугацаанд бүр аимшигтэй зүйл болсон. Тэгээд энэ агуу соёл иргэншил тасарсан учраас одоо энэ ядууд ороо. Тэгэхээр яг ийм агуу ард түмэн яг одоо ийм ядуу амьдарч байгаа гэдэг асуулт байгааз. Яг ийм өндөр соёл иргэншилтэй бүр анхны мөртлөө. Яг тэр ингэдэг аахгүй. Хурцлаар зүгээр байхгүй гэж хэлсэн. Нэг хүнд юм заадаг юм шиг. Ямар нэгэн улс гүрнийг устгах гэвэл эхлээд хөлийг нь аваач. Бичиг үсгийг нь аваач. Бахархлыг нь аваач. Юу гэдэг те соёл одоо тэр зан заршлыг нь аваач. Ингээд энэ улс үндэстэн баларнд ороод байгаа юм. Үүнийг 20 дугаар зуунд бид нар тэр хийх гэж оролдоод аз болж чадаагүй байхгүй. Бидний монгол бичгийг авах гэж оролдоод цагаан сарыг хорилох гэж үзээд гэвч аз болж тий бид нар тэрийг даваа гарцсан. Эднэр хөөх хэмжээд авч гараагүй байхгүй. Хамгийн харамсалтай. Одоо пирамидыг төрсөн гуйлагчд л үү. Бид сая нүдээр үзэл. Яг бид баячуудад нь уулзаг л гэхдээ тэнд тий зөвхөн оршуулгын газар амьдардаг 3 сая бид нар хүнийг ингээд хажуур нь явж харлаа шүү дээ. Тэгээд пирамидын тэр агуу соёл иргэншлээжүүдний хэдэн тэг хүмүүс $1 гэсэн бид нар вандала гэж зүгээр хэлдэг болсон. Вандала гэдэг л нэг хэдэн ядуу хүмүүс л дүүрэн. Яг бол энэ олон соёл иргэншлийн те нөгөө довтлогоонд эдэр сүрцэх гэх хөрх. За гэхдээ 1800 онд яг нөгөө тэгэл эн чинь гайхалтай гоё гэдгийг мэдсээрэж яг юу гэж байгаа юм болоо гэж мэдэхгүй байсан чинь Наполеон үүнд тусалаад Францын довтлогоо орж ирсэн гэсэн шүү дээ. Цаад чинь Наполеон яасан гэхээр Францын армиа дагуулж явахдаа бөө эрдэмтдтэй цуг авцгаахгүй. Тэгээ саяны хэлсэн нөгөө Люксор гэдэг байна шүү дээ. Нөгөө Карнакийн сүм байдаг гэдэг. Люксор хотын төөрөөс нэг том чулуу олчихгүй. Нэг том чулуу. Тэрэн дээр нь ингээд 3 янзаар 3 хэлээр нэмчихсэн. Тэгсэн чинь нөгөө хинч тайлж уншихгүй 3-4 мянган жил тайлж уншаагүй нэг эртний нөгөө хэлнэ. А нөгөө хоёрыг нь болохоор мэддэг хэл. Нөгөө эртний грек хэл гэдэг ч юм уу. Тэрийг нь болохоор одоогийн хүн төрөлхтөн мэддэг байсан. Одоо тэр 1800 онд. Тэгсэн чинь энэ нэг хааны 5 дугаар Птолемей гэдэг жилүүд хааны зэрлэгийг 3 хэл дээр биччихгүй. Тэгэхээр чинь 2 хэлийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөөдхийг нь энэ тэгвэл тэр үг юм байна, энэ тэр үг юм байна гэд нөгөө үгийн сүлжээ эвлүүлж байгаа юм шиг болоод тэгээд хүн төрөлхтөн 200 эдхэн жилийн өмнө
Наполеоны ачаар энэ Орзетийн чулуу гэдэг бичээсийн ачаар энийг ингээд Эрдэнэ Египтийн энэ агуу соёл иржлийг уншиж чаддаг болсон. Одоо бүгдийг уншина. Ийм гайхалтай. Ямар азар тэр 3 итгэж бичээвэ те. Тэгэхгүй бол одоо хүртэл нэхгүй гэж магадгүй л байсан те. За сүүл бүр одоо л ярихгүй л нөгөө өөр ярих нэвтрүүлэг болдоггүй юм байна. За хаад юун дээр орохоор тэр чинь 100 гаруй ингээд нөгөө бууш бом байгаа штэ. Яг үндэ яасан гэхээр муумиг нь хүртэл одоо тонцсон байхгүй болчихсон. Ер нь бүр юу ч байхгүй. Тэн дотор юу ч байхгүй бүр. Муумиг нь авдаг нь юу вэ? Үгүй яг харин зүгээр яагаад мэдэхгүй штэ. Муумиг нь авна гэж чинь тесттэй байхгүй болж байгаа гэсэн үг. Нөгөө сүнс нөгөө 12 хаалгаад аваач хөрх ингээд устна гэсэн үг штэ. Тэгээ ингээд байхгүй болчихсон. Тэгсэн чи яасан гэхээр 1870-аад онд энэ чинь 150 жилийн өмнө Египтийн хар зах дээр урд хожид харагдаагүй маш эртний зүйлс зарагдаад эхэлгүй багаагаар. Ингээл багаагаар зарагдаад. Тэгээ төр зэсэг цагдаа сэргийлэх тагнуулынх нь мэдээж уулзлах юм хойно анхаарч эхэлж шít. Энэ юу зарагдаад байна гэдэг. Тэгээ нууцаар мөрцсөн баг. 1870-аад оны тухай ярьж байна. 150 жилийн өмнө. Тэгээ хар зах дээр ингээл зарагдаад байгаа. Тэгээл ингэж явсараад тэгсэн чинь нэг хөдөөний малчин айлд яг үзүүр нь хамгийн яг үзүүр нь очдог байхгүй. Тэр ирлийн үзүүр. Тэгэл нөгөөдөл чинь харж ирсэн чинь ямар ч хэсэг нэг эртний идэл яг ингээд хоримтлуулсан байна. Тэрийг л багаагаар азартгүйгээл зараадсан байна. Тэгэхээр нь барьж аваад байцгаад. За юу болсон гэсэн чинь. Малаа хариулж явжаад нөгөө хаадын хөндийн тэр нөгөө уулны хавцаа ингээд явж исэн чинь нэг ингээ ангарахаар эртний тэр идэл болсон. Ингээ орсон чинь нэг өрөөрөө яваад орсон юм. Нэг өрөөрөө яваад орсон чинь юу болсон гэхээр 40 гаруй фараоны мумиг ингээд хадгалсан байж. Тэр дунд нь нөгөө энэ агуу Рамзес нь Тутанхамон, Сети эдний бүр яг мумын ингээд зүгээр ингээд давхарлаад ингээд юуцсан. Нэг юмнаас л ингээд болгоомжлоод хураацсан. Тэрийг олцсон ба. Тэгэхээр нь түүхчд эн чинь бүр бөөн баярахгүй. Мумын олцчихлаа шүү дээ. Ядчил тэгээ Рамзесийг 90 хэд насныг бид нар мэдээд байгаа шалтгаан тэр ихгүй. Өндөр хүн байсныг бүр ямар ч өвчнгүй хүн байсныг мэддэг шалтгаан чинь одоо тэдний нөгөө мумын байгаа учраас мэдээд ямар царайтай байсныг ч мэдээд байгаа шүү дээ. Тэ? Ийм аз тохиолдсон. Тэгсэн чи яасан гэхээр нөгөө тахилч нар чинь яасан гэхээр одоо тэр нөгөө 18 дугаар үеийн гэдэг ч юм уу яг тэрийг дараа нь бүр өөр нэвтрүүлгээр тайлбарлах болохгүй. За ингээ фараондын буш буухан тоногдоод байгааг мэдэнгүүтээ за ер нь ирээдүйд ерөөсөө тий яг ингэж тоногдох юм байна. Бүр пирамид хамгаалж чадаагүй бидний хаадын хөндөж хамгаалж чадахгүй юм байна гингүүтээ тэнд байгаа өөрсдөө мэдэх бүх юунуудаа гаргаж аваад нөгөө бунхнаас муминууд нь гаргаж аваад нэг агууруу хийгээд тэрийг ястаа сайн нууцсан юм байна. Хамгаалсан. Ийм болсон юм байна шин. Тэгээд тэр бүх одоо мондөг фаранууд нэг дор ямар ч хадгалцал юм байна те. За болсон байна. Тэгэл түүндээ ч бас одоо хүртэл ингэж өвлөгдөж мэдээлэл авч чадсан байна. Ямар гоё бичгийн их сурвалж мөрөлжтэй юм бэ те. Тэд нэр байгаагүй бол одоо харанхуу ингээд таамаглаа сууж байгаа юм шиг. Одоо манай чинь Рамзесийн үг нөхцөн ба ш те. Жишээ. За нэг иймэрхүү аялал боллоо да. За баярлалаа. Ямар санагч очоод ирсэн юм шиг санагдлаа. Тэгээд нөгөө өр хүүхэдтэй захиж байгаа юм шиг л дээшээ очихоор нэндээ юм байдэн шүүгээд нэрээ одоо бас яг Египт рүү те монголчууд маань аялахтаа бас аялах байгаа хүнд энэ нэвтрүүлгийг санал болгоорой. Нөгөө мэдээлэлтэй мэдээлэлгүй очих хоёр шал өрөөдөг те. Тэгээд зандаатай их баярлалаа. Үнэхээр л одоо явсан хүний үг те анх удаага одоо маш олон зүйлийн тайллыг бас сая олж авлаа. Гоё деталь мэдээлэл өглөө баярлалаа зандаа. За баярлалаа. За дугаарыг хамтран ажиллагчаар Ханаа Томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах тэр фло болон за Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк эвент гэж ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одон дор радио 107 83.3 гэсэн отлогоноор та бүхэндээ хүрэлээ. За ингээд дараагийнхаа нэвтрүүлгээр эргүүлцээ хамтаа үзэг сонсогчдоо их баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа. 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.